Сайн байцгаана уу? Ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нохооны тухай сонирхолтой 12 баримтын талаар та бүхэнд би өнөөдөр танилцуулах бол. Энэхүү подкастыг Монголын нохоо сонирхчдын үнэн чад, нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллага болон төрөлцсөн мэдээллийн анхаар цагийн байна сайтаас хамтран явуулж байгаагаар онцлог юм байна. Цаашдаа бид нэр 7 хоног болгон тодорхой хугацаа цагуудаар хатан зүгийн захим радиогоор тогтмол мэдээлүүд мань болохоор та бүхэн бас бидрийг дагаарай гэж хэлсэн. За ингээд та бүхэнд өнөөдөр нохоотой холбогдолтой 12 баримтыг танилцуулъя. За нэгдүгээрт нохоо сүүлийн шарвж байгаа хөдөлгөөн. Хүмүүс янз бүрээр л боддог сайхан задаа байгаа үедээ мөн одоо энэ нохоо хөдөлгөж явал энэ тухайн орчинд тааламжтай байна гэж боддог. Харин нохоо маань сүүлийн хөдөлгөж байгаа байдал нь өөртөө ямар нэгэн байдлыг агуулгах орчин, тойрон ямар нэгэн айдасгүй тайван байгаа орчин мөн өөртөө итгэлтэй байгаа үедээ сүүлийн шаран хөдөлгдөг байна. Хоёрдугаарт одоо Иран улсад нохоо дэжэгийг хуулиар зөвшөөрдөг юм байна. Харин ангийн болон харуулын зорилтоор эзэмшихэд бол боломжтой байдаг юм байна. За гуравдугаар нохооны амьдрах хугацааг бас нохооны толгой хэлбэр мөн одоо нүрийнх нь хэлбэрээр гэж одоо гадаадхан ярьдаг шинжиж бас болдго юм байна. За тэгвэл илүү одоо урт хурц нүүртэй нохоонууд гэж ярьдаг тийм ээ. Энэ нохоо нь хавтгай царайтай нохоонуудаас илүү удаан амьдэрдэг юм байна. Бас сонирхолтой юм тийм ээ. За мөн хүмүүсийн бас сонирхон асуудаг далментийн үйлдвэрийн нохоо энэ төргөөсөө харт холбоотой төрдгөө гэж асуудаг юм. За тэгвэл энэ далментийн гөлгнүүд маань эхээс гарахдаа цав цагаантай гарах бөгөөд одоо эхний 3-7 хоногтоос эхлээд одоо тухайн толгонууд нь багаар тодорч энгийн одоо далментийн цогц нохооны хэлбэрт ордог юм байна шүү. За мөн 5-дугаарт нь хүмүүсийн маань хамгийн сайн бас мэдхэд илүүдэхгүй зүйл бол нохооны идэж болохгүй хоол хүнсний талаар бид нар бас сайн мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг. Ер нь нохоонд бол багахан усан үзэм, мөн самар, сонгон, саримс, кофе агалсан зүйлүүд өгөх юм бол нохоонд маш их эрсдэлтэй байдаг юм байна. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл одоо энэ нохооны идэж байгаа жимсний үр дотор байгаа цянад нь нохооныг одоо тодорхой хэмжээний хөл төрөх хэмжээний хүртэл юм хорыг агуулж байдгаар онцлог гэдэг юм. Тэгэхээр нохоо маань бас идэж байгаа зүйлийг бас сайн харж авах болохгүй юм байна. За 6-даад нь хүмүүс асуудаг баг тийм ээ. Бүх нохоо хуцдаг байх гэж боддог баг. Тэгвэл пасенжи хийх одоо хэлбэрийн жижиг ангийн нохтууд бол хуцгаасаа илүү дуу аваа гаргах, мөн хоолойгоо жижигрүүлэн дуурайж бүжгэлж байгаа мэт хэлбэрийг өөрсдөө үзүүлэх хөдөлгөөнөөр одоо өөрийгөө илэрхийлчихэд бас онцлог байдаг. За 7-д нь бол мэдээж нохой хүмүүс өндөрлөх чадвар аюу өндөр гэж үздэг. Мэдээж нохоо бусад амьтнаас өндөрлөх чадвар өндөр. Харин нохооны өөрийн танин мэдгүн чадвар дотроос хамгийн сайн хөгжсөн зүйл нь бол түүний сонсгол байдаг байна. Тэгэхээр энгийн хүнээс нохоо 4 дахин илүү сонсож чаддаг юм байна. Тэгэхээр зарим зүйлийг одоо биднээс илүү нарийн зүйлийг бас сонсох боломжтой байдаг байна гэсэн үг. За дэлхийд дээр одоо 400 орчим сая одоо нохоо байдаг гэж үздэг юм байна. Тэжээв нохоо. Тэгвэл энэ дотроос хамгийн их нь 75 сая орчим нохоо нь Америк нэгдсэн улсад байдаг юм байна. Тэгэхээр дэлхийд бол хамгийн олон тэжээв нохоотой улс бол Америк бол дараа нь Бразил, Хятад ордгоор бас онцлог байдаг юм байна. За эсвэл хамгийн хурд нохоонууд ямар нохоонууд байдгийг бол за мэдээж Грейхаунд бол дэлхийн хамгийн хурд нохоо гэж үздэг. Тэр цагт 72.4 км/цагийн хурдтай одоо хурдлагаар онцлог байдаг бол мөн Монгол аж тайг нохоо маань 70 км/цагийн хурдтай хурдлагаараа бас тухайн нохоонуудын дээгүүр бас ирмэлэгддэг байна шүү. За 10 дугаарт дэлхийд дээр одоо хамгийн олон нохоотой одоо эзэн хаадуудын тухай их яриануд байдаг байна л да. Жишээ нь Жорж Вашингтон Foxhound юм уу ангийн 36 нохоотой гэж бичсэн байдаг бол түүний рекорд дэлхийг энийг рекорд хэвдэхгүй маа. Яагаад тэгэхээр Хувлаа хааны үед Хувлаа хаан 500 одоо Монгол нохоотой байсан гэдгээр одоо хамгийн том рекордыг эзэмшдэг юм байна. За энэ Хувлаа хааны 500 нохоогийн талаар янз бүрийн мэдээлэлүүд байдаг. Мастив үйлдвэрийн буюу хятад нохоо байсан гэж үздэг, Монгол хотож нохоо байсан гэж үздэг. Яг энэ түүхийн урал Хувлаа маань 5000 анч тайг нохоотой байснараа одоо хамгийн олон нохоогоор эзэмшижсэн гэдгээр рекорд байдаг юм байна. За мэдээж 11-т нь одоо нохоо ер нь хэдэн настай хүүхдээс сэтгүүгээр адилхан байдгүй гэдэг ийм асуултууд их явдаг юм байна. Тэгэхээр энэ судалгаагаар нохоо маань 2 настай хүүхдтэй ижил ухаантай гэсэн ийм дүгнэлт одоо сүүрийд гарсан байна. За нохоо маань 250 хүртэл үг одоо дохиод зангааг ойлгож 5 хүртэл тоолж
мөн одоо тодорхой хэмжээний тооцоолол математик юм хийх боломжтой гэж үздэг юм байна. Тэгээ одоо зарим нохоонууд бол бас энэ тухайн орчноос ажилтгаалаад маш их тийм ухамсарын хэлбэрүүд маш өндөр хөгжсөн байдаг байх. Жишээ нь Москва хотод зарим эзэнгүү тэнэвэр нохоонууд бүр метроор яваад өөрийнхөө буух буудал дээр хүртэл очиж буугаад хоол хүнсээ хайгаа авчдаг. Ийм сонирхолтой тохиолдлууд бас сулгаагаар гарч ирсэн байдаг юм байна. За 12-т нь хүмүүс нохоог ингээд тэрвэрх дуртай гэдэг. Үсрээ царайгаар тэрвэрх дуртай. Үнэндээ хүмүүс ингээд хайрлаж халамжилж хамгаалж байгаагаа тэрвэрч илэрхийлэх хэлбэрээр одоо нохоондоо хайраа илэрхийлдэг бол нохоонуудыг тэрвэрэхэд тухайн нохоо маань эзэн маань надаас өөрийгөө давмгаа гэдгийг илэрхийлээд байна гэдэг тийм байдлаар бас ойлгож авдаг юм байна. За ингээд өнөөдрийн маань подкаст энэ хүрээд өндөрлж байна. Илүү их дэлгэрэнгүй байдал мөн нохоонуудын үйлдвэрүүдийн онцлог мөн цаашдаа нохоо хэрхэн сургах, хэрхэн боожуулж өсгөх талаар энэ цувралаар та бүхэнд орох болно. Хэрэг та бүхэн бол миний энэ подкаст хэрэг таалагдсан бол өөрсдөө сэтгэлдлүүдийг бичээрэй. Та бүхэнд маш их баярлалаа.